Би одоо хоёр хүүхэдтэй заримдаа түн хар хэрэгээр дөрөвдөр өгдөлт. Бэр болохоор нам энэ когш явна гэлж яхам итг болоош. Тэгээ нам халахнууд хэмээр тэр миний үг мэддэг ба. Алвар дайдаг заримдаа. Хүргэн болохоор мусгалзаад хин явна гэхэл дөрөг тэр тийм гэлж яхам явна гэдэг асуудаг. Баримжаа. Тий, баримжаа бас яхим байлаа ирдэг юм бас баримжаалдаг бол. За би улсаймгийн өмнөөс үн орлогоор гадин юм. За. Гарал сумын төвийн Баянгол ачаас Баянгол ежорлог гэдэг ийгдэг. Тэгтээ өөрөө сумын төвдөрсөн. Намри дэнжтэй. 1998 онд төрсөн юм. Одоо тань гэтэ жирүүрээ өгье. Нутгаас ингээ загаралт. За энэ нутгаас гараад одоо 30 жил бол малч байна. За 27 8 жил болоод өнгөрсөн жил 100 жилээр нутагтуудлаа. Ярам хийдэг юм, ярам хийж авт. Би янз юм хийсэн лөө. Тэгэл цэргийн алуу хааж ирээл тэгэл цэргийн алуус хоор машинаас хэлээ зэрэгж. За тэгжэл нэгдэл гэдэг юм тараад хойргаваад малчин болж юу. Тэгэл малчин явж явал тэгэл 2005 6 оны үед л тэгэл наар ихний үдлийн үеэр бүгд явахтамаас хороораад хийгээл хоёр гихтэн бас ирээд бодал. Ирвэмээс ахтуйгаа мараадал. Бас хотоороо энэ сайхан соёл гайхдаг игээд наар нийгээд хаагаад маланд ууж яваад 87 8 хонол ирсэн юм чихэн. Тэгэл 87 8 хонол Эрдэнэтэд иржсэн. Тэгэл иржсэн Эрдэнэтэд анхны тэр жил малын тооллогоор тоолуулсан малчин баг тоолуулхал Эрдэнэтэй малчин баг анхны 2 тематай боллоо гэж их баярлж ирсэн чихэн. Би нэ 2 темачаад ирсэн. Тэмби жагт болж явах гэдэг юм. Гохад дид. Тэгж ирсэн юм чихэн. Тэгээ би боддоо койдам бижаман доктор жихлаар 2 темат ирсэн гэлээ. Яне усаас нэг дээр 2 темат ирчих гэж бодож ирсэн. Категорик сайхан байна. Сайхан явлаа түүнээс хоор энэ нутг усанд олон газар олон нутг усанд амьдралаа. Мал жижиг дараа нь машин барьж из том жижиг янз машин барьлаа. Күнтэй жижлээ, нүүрстэй жижлээ. Уурхад ажиллая. Одоо би бас уурхаа нэг 10 жил уурхад ажиллаж гэнэ л том машин барьдаг. За Ажилтаа юм бэ. цэрэг дотчихсан байтал нэг нутгийн хүм таарсан гэж ядаж шүү. Тийм цэрэг толоод нэг 2 дахь жилдээ билүү 2 дахь жилдээ ороод нэг харин дандгаарчсан байсан. Манай төрөвчнөр яваад тэгээд тэр цэрэг көцөдө гэдэг юм одоо цэргүүд иддэг ба хуучин цэрэг иддэг ба. Түйгөө шин цэрэг ахад иддэг. Одоо би намайг бичих гэдэм хачаас шаарах тэгээд тэр хийж яхав яваа одоо көцөдө орхолол ичих тийс гардаг байсан чи юм ба. Тэгээ сайн зогтдог байсан. Түйг сая хулхаалж аваад одоо иддэг юм зар юм голдог юм. Сая көцөдө хулхаалж аваад тэнд энд нэг усан сам юм байна. Тэнд хөргөж өглөө авч яана гэд манай төрөвчнөр күйндээ явсан байхгүй. Өөзөө. Тэглээр нь намайг энэ нөхрийг келмэрчнэр авч явна энэ тэр самхтаа хоёулангийн гүйндүүлэх юм. Тэгээд намайг авч явсан. Тэгээд одоо би одоо көчөдөө самгондоо зардсан юм бол одоо төрөвчнэр зардсан юм ямар дарах. Би шинэ зэрэг намайг үрдэг ажил гээд болно. Тэгээд одоо самхтаа гүйндээ сайн болоод гүйндээ ийгсэн. Гож ялнутгүй гэсэн. Кови усамгийн өмнөөс өмгсөн. Өөж кэнэх өгтөж гээд. Кови гардын даваа самбын говь билээ гэсэн. Коч хэмжигс би ган төмөр байна гэсэн. Харин оходаг цэцэрлэгтэй байхад энэ шаарах их салтай байсан. Би цэцэрлэгтэй ажилдаг байлаа. Хүүхдийн эдгээр мод татгч алдаад байдаг шаарахтай унтчихсан гэх. Тэгээд түн агснараа унтуулаад халаадыг унтуулчихад гардаг юм байсан. Түн аказалтай байсан гэж хэлдэг. Тэгээд тийм залтал байсан лөө хараад цэцэрлэгтэй. За гэрэн хүмтэйг яаж танилцж байна? Гэрэн хүм тагаал цариг таасирал тагаал байж гэл цэгт.
гэрэн гүмнэ аймаг тийм хийжсэн нэг л танилцал. Тэгээд айнда гүйндээ зогцоод игээд амьдрнаа болоод игээд гүйндээ дараа нь аав ээжүүд гүйнд хадаг самбаа гэдэг юм тавьдаг байсан. Тэрийг нэгдэг. Тэгээд тэр хадгаарыг авахла өгөхгүй болголоо халаад авчихдаг тийм бас байсан. Халдаг дүрэн байсан. Найрны усан гэж их болдгоо л. Тэгэлгүй яхаа зүрэн тэгэл одоо юу муугаа ягаал ишгэ хурамсанд хуримсанд ивсэл. Тэр хуран дүрэн хоёр хойсалк хорман дүрэн хоёр мартаа гүмэн гэдэг түүхийг би тэгтүүлээ. Тэгдэм байла хоёр мартаа гүмэн цагтлуулах хадмууд ирхлаа тусдаг байсан. Заавал хоёр мартаа гүмэн хөргөнөө дахад хоёр явдаг бастай гэл. Хорман дүрэн одолдог машаата иржсэн ус тэгээд одоо дээрийн ус мартирдэг байсан юм. Одоо биднээс машаатал машаана хүчин борчгон дээр ишхэдээсээс үчсэн үг даарны ханган дэвлэнэ бисчсэн дэр дарлаж гэр. Тэгэл ирсэн таксиг тасаалдаг л хоёр мартаа гүм цагтлуулаад урдуур норол. Тэгэл урдан цагтлуулж ирээл уулгаалыг л ишхаган дэвсэл. Тэгэл уулгаал эд гэрэнган хураагаал хоёр бэргэн уйлангүй лаалцаад игээд их ёс хуримтай байсан юм байл л. Эхлээд юугаан эд гэрэнган гүлаалцдаг хоёр талын хоёр бэргнийг одоо төдөн зах дэвл идэм ямар мата тэгээд цогийн хүлээлж өгдөг байсан гэж байгаа. Хувцгүй одоо энэ авкнадаа өгсөн. Одоохондоо шагнал авдаг л очсон нэг мартчих. Отсон би нэг ламбац гэдэг манай сумд байсан миний нэг найз. Тэр миний дахул над юм зааж өгөхөр отсон. Би одоо юм мэддэг хүн тэр шагнал авдаг гэж яах юм. Тэгээд нэрээ наддаг. Тэгэл отсон одоо тийгээ суужсэн хадам ээж яа тэр нэг захад та нар их оройч ирлээ баазар нэртэрээд нэг 2 цаг суугаад гарахлаа яагаад юм гэсэн. Манай хөргөн ах бас бичгэн гүмнам дахулдаг тийм гүм байд юм тэр. Тэгсэн биднес тун ийгээд тэр үлэн дүгжирд гэж байгаагүй бол байсан бол дүгжирдэг туухаргүй л дээ. Тэгсэн тэг варг дүгжирлээс хал яриад ийгээд ратад дүгийгээд ийгээл сас. Над төргөлтөнд цагтаа авдолж авдгоолж хариуд агч цаг хугацаа южээж авцгаатны нэг гэх. Биднес ямар хүмүүний л гараад өгчих шиг гээд хадам сам бухал уцлал би чаагаад ихнэр ичгэн айлгас уужсан сүлнаагаад ном ямар болж байгаа мэт. Усууд бижигнал намаа таг одоо харквал цайлгана майлгана гэгэлий хийгээл хаалаагаад одоо ихнэр хаюуд юм болоо гэсэн нүгддэг. Тэг байдгүй майлал хажуу талын гэрээ сүлд орж ирдэв санаж гэмэт. Тэгс намаа тийгээ суулгал миний хажууд батцгийг суулгал ийгээл нэг тэрийг шоктал нэг чанд гисэн өвчөв чирэ тавч өвч. Тэгсэн би батцгаас асууж идэм гэдэг гогсны яг юм гэсэн. Нүдрал гинэ яг юм гэсэн. Цогцоглоо гэж яа. Тэглээ би идэв хажаарх бол дакус юман бижигнэс хадаг самбаа юм гумалчор самбаа гэж бэлэг шилэг гэжсэн. Би намадаа гэх шудраад үлсээ. Шудраад үлсэд таяхт юм гэсэн. Жайла татчихтаар гэж авчи. Гэдэг тэмүүлэг хийж атал. Одоо хэвчиг хуглалам нөр хийж жайла суужсэн нүдэрчээр ханаас огч хуяам чамаг бүгдээ идэгсэн. Гэтэл тэгээд хөргөнд өвчөөгдөг ёстой тийм ёстой байлаа. Тэгээд үг хараад үсэх гэн чараа ямар бас идэл байрал ил. Ахтайгаа хожиддаг байсан байлаа тэгээд би зүг зогч идэж байна. Зөөлдний яс энэ дөргийг бодчих. За нар ирдэг малхаа авто. Хатайгүй. Би малхаа одоо бизнес станцтай гүндэг 5 квинтас сайхан гүндс гэж бодоод төгс ангойндад ах төг ангойндад өвөлмжлэн ангойндад хэлээрээгээд игээд одоо тэгээд миний малхаа уу малхаа. Энэ малхауда жингэн дөрүүд малхаа гэж яах юм. Манай хэлдэг байсан миний манай дөрүүдүүд жингэн дөрүүдийн ар талд нэг орон шуурч явах явталс ийм дал урамтай юм хэлдэг байсан. Тэгээд өчтөр хаагаад тэгсээр манай нэг ич ойдим санж. Тэгээд түүнээс очиж удалж авчих. За. Тийм перк малхаа тэгээд сайхан нутгын дөрүүд малхаа тавалж явлаа. Одоо юуган цагаан ногоон цараар юмснаа. Адмаараас юмсчихдээ болох юмсий. Юмснаа гэж бодож идэв. Наа цагаан ногоогаар юмсаа. Гэмгэн санж игээ сайхан малхаа толгой юмсаа. Нүгэн овоо харин марталгүй самгалзаад байгаад байна уу? Яагаад юм? Ер нь хүнддэг хөнгөөж чим хүн байвал сэргээд харна уу? Хотэгди. Ийгэл хүндэд ийгэл улсын улстай харгаад одаагс тагаар ийгээд дэжгээд хүндэд
бас албаар ичхэн ус талаа гүнж яах юм бол. Тэгээд ийгээ хүндэд ахла их сайхан болоод нам жээж үжрэлгүй ярих гэдэг. Хүүчнээ танил хүм тулж яах гэв тоолсон бол их сайхан болдё. Тэгээд документчихэд дак нэг тал устдаг үед ахла аялга бас байна гэдэг юм шүү. Аялга акад урд юм байла. Мэдлэгөө дак аялгаар нь тулж шүү. Дак зарим дарга юм аялга дээр нь устдаг. Акад мэдээ. Эхэлж ирчгээд халахж явах гэвтэ хэвэр гаргаж явт. Тэгээд шуудлахаар халахлаа ш. Энэ чатэнцгийн тэрийг чингөө басдагл хоо яг бас ичгий чингнаад үсэнгүм гэдэг нь үүш. Энэ тэнд юм амтан та харахлаа худлаар ийгээд эн чи тэнчиг гэсэн болоод ийгээд бас халах хэлнэ алдаад ийгээд тэгээс илдээд бас тэгээд халах болд байлаа л ич халах болно алдлаа. Алханууд 20 гаруй жил амьдэрсэн. Ээж аав таган хүнсэн гэвтэ нутгуснаа сайхан устдаг харгаж явах гэвтэ санагдаад ийгээд юундаа даймаар санагдчихэ. Би одоо хоёр хүүхэдтэй заримдаа түн хар хэрэгээр дөрөвдөр гэлтэй. Бэр болохлаа нам энэ когш явна гэлж яхах мэдэх болно ш. Тэгээ нам халахнууд юм бэ тэр миний үг мэддэг ба. Алваар дайдаг заримдаа. Хөргөн болохлаа мусгалзаад хин явна гэхэл дөрөг тэр чиг диймжиг гэлж яхах явна гэдэг асуудаг. Баримжаатай. Тий, баримжаа бас яах юм бэ? Ирдэг юм бас баримжаалдаг бол. Одоо энэ усуд гэрд дотрам болж гэлээ бас тавтаа хэлжмээр байна л энэ одоо жишээ нь. Хараач тооны хараач айнд бахан тэрм хасан игээд одоо игээд болооч. Игээ сайхан ийм гэллэгтэйсэн гэж хэлж өгчмээр байна л дэвэр дүүр. Одоо хэлхэн уурсан гихла яахвада хоорой маран наран царан ийгэн тийгэн гээд одоо бидний эрдийн гэргэлэн одоо манай улсын ус тэгжих хүнддэг байсан биш үү? Одоо тэр байхгүй болсон байж. Өөрөөр нэмэд ийшээ гиннад ийг. Энэчтэн жигнад ах юм уу? Сэтгэв шүү гэж. Тэр ямар талаад өөрөө яах вэ? Сайхан буухай мэт. Миний бодлоор болж байна. Хоороо намаараа наран цааран ийгэн тийгэн хон урган гээд одоо тийм сайхан үгэн gödэн малчид одоо бас малмалдаг хүн бас бичхэн хуурд налцах гэдэг хэлээд агамчих. Тэгэхээр тэр ус төвөндөн тэр малчид орномос тэгж хүнчмээр байна л. Энэ ч малчид сайхан байлаа ш. Айл амтны үгэд ороод ирэхлээр манай тэгдэл манайхан дээр болгоод байдаг байсан. Хүү тэрээр ачаанаар дэр хүй төргөлтөн цагаан чанд нь көкөрк тэмэн хүртэл айл руу халаад юм гэлэлэг тэгдэг. Нам тэр айл танд нам хотнаал нүүж явах юм баяд дөрөд нүүж явах юм нам итгэв. Айл ачаан ороод ирэхлээр хойргон ороод малн төрүүлэл игээл ачаан дахал ороод ирэхлээр хүй тэр ачаан ороод ирлээ. Цагаан чанд аваад цаглуул ээж гүргээд энэ ачаачсан тэмэн хүртэл айл руу халаад юм гэлэг гэдгийг хэлдэг тэр тэмэн чараа ямар хүм айлжсэн баг. Арай гоё шүү. Күнэ. Тийм анаа жос ичгэн. Дээр итэн тийм байсан. тийм гоё ястай байлгүй. Тий. Тэгжсэн. Тэгэл цаачаанаа хүлээл одоо халуун цагийг л морин дээр барьж авал тунгууд бол шээ хөргээд өгөөл аагааны хөрөлж авал тэгэл нэг хэн дахин барьж авал цаглуулж гөрөл талуун дээр цаг юм гээл тэгэл уухлаа хөрк уулакус баярлал буужирэл тэмээмаг гэптүүлэл гүгч ухтан буулгаал одоо аргтайнд аргтгүйгтэн гिचгсэн очсон юм шиг тэмээн аль тэмээг гэптүүлэл гүгтэн буулгаал нам зүг сайхан зайлал дөөрөөс үжиэн цайлцгаал каны сайхан болоо гэлээс бас нарчаад ийг каны нэрч нам удаагаар бол жилийн гоос дороод гарч явах юм болдгоо самгон тэгдэг байсан ч сайхан нэгэндээ дижигдэг күндэг ийм сайхан уламжлал бас байлаа би дээрнээс бас сах сухаас нь амьдарч үзээд ээжийн хажууд олон жил болсон ээж хэлсэн барьсан их боджууд юм дээр гүгтүүдтэй заримдаа манай маяг тэгж гэлж ийсэн тэгэд их хэлхэл түн үннийг гэлж ийсэн байж үеэр нь тэгээд ээж аав нь үннийг байсан байл л үнэ заказ тэгээ нам биднес одоо залуу ахтлах хоёр чикарыг гэлэн өнгөрөл нам хийжээс нь удаа бодоод ахлаа бас түн үннийг гэлж ийсэн байгаа юм шиг гүгт биднес залууд цагж ийсэн
Тэр ч мэднэс алуу байсан удаа хийг ойлгоод мэддэг байсан. Та тэгэл үчин өөрөн жирдэхэд ирэхлээр юм бодож яана л. Хаан санаанаар тий. За ингээд аялгараа хүнцгаж ятна гэж гяхан хэлмээр энэ. За тэгэл одоо нутаг ус намс ах トゥ энэ ерхийд ус багчууд вэлжид аялангуя багчууд аялгаан давтаа суртна. Ий сайхан гүнцэнд намахад болоо. Арай юм. Нам нутгийн ус таавэж тагаа харгас юм гэвтэй болол. Ахмад тагаа нэсч гэвтэй болол. Чэж мужрал удаа. Чайк баярлаа. Тэгээ цааш тийм аюулын амжилт гүси сайхан нэвтрүүлгээ сайхан улс орноо ах トゥ энэстан тарааж ийж үдаарны юм сайхан нэвтрүүлэг хийж сайхан ажиллаж амьдарч ийж баяж чиргэж тэнгэж одоо ийж ёо хэгээр аяалаа хана. За Ерөөл Батар шхалтгая. Тэгж л яриа. За баярлалаа.